чихрийн шижиг өвчлөлтүүд, шүдний гаж эцэгчүүдийг бас эвлэмгийн агуулгад руу илгээхтэй. За ялангуяа энэ үйл ажиллагаанд бол манай нийслэлийн өвлөм. За тэгээд витамины дутагдaltaй болсон хүмүүс байх, витамины хангамж, төлөвлөлтийн тос гэх. Тэгээд тэднээс гадна бид жил болгон 150-180 хүүхдийг хөтөлбөрөөсөө төгсгдөг. За яг ижил хэмжээний хүүхдүүдийг бид хөтөлбөртөө жил болгон авдаг. За энэ хүүхдүүдийг за яг одоогийн байдлаар бол манай одоо тэтгэлэг авч байгаа хүүхдүүдээс хамгийн урт авч байгаа хүүхд нь 18. Уншаар бол 12 жилтэй. Энэ хүүхдүүд манахаас тэтгэлэг авч байна. За сэлмэд бид одоо 23 хүүхэдтэй байна. Эрдэнэтэд 24 хүүхэдтэй явуулж байна. За Улаанбаатар хотод тэгээд 766 буюу бараг 80% манай хотын хэмжээнд бол дүүргүүдээр нь ажиллах харуулна ийм хөдөлгөөн ханддаг. За тэгээд багангаа 4 хүүхэдтэй, багангаа 1 хүүхэдтэй. За хамгийн том дөрөв бол ярцчгүй сонгон харьцаж байсан газраас сонгож ажилладаг байгаа. Тэтгэлэг болгодог. За тэтгэлэг бол бид нар 50-аас одоо 100% за ер нь 100% үе гэхдээ энийг яагаад бид нар бууруулсан бэ гэхээр хүүхд талаас илүү одоо тухайн хүүхдийн оролцоо өндрөөс хамааран энэ хоёрыг бол бид тогтоодог байна. За яг одоогийн байдлаар бол эмсүү. За Кристиана Нобель сан нийслэлийн эцэг даргын тамгын газар хамтран одоо тодорхой хэмжээний яг зорилттой бүл рүү чиглэсэн ажлыг 2016-аас 19 оны хооронд одоо сонгон шалгаруулах байдлаар бид нэр одоо хэрэгжүүлж байна. 2018 онд нийт 30 өрхийн 156 иргэн, за 2019 онд 60 өрхийн 346 одоо иргэнийг одоо уг төсөлд хамрагдаж яг энэ одоо 60 өрхийг амжиргааны түвшинд бодит байдлаар дэвшүүлнэ гэсэн ийм зорилго тавьж байна. Энэ төсөл маань бас маш амжилттай хэрэгжиж байна. За энэний доор л гэр бүлүүдэд ажлын байр бий болох амьдралын тодорхой асуудлуудыг шийдэх. Өнгөрсөн жил 30 хүүхдэд сургалтын тэтгэлгийг олгосон. Энэ жил 60 хүүхдэд олгож байгаа. Өнгөрсөн жилүүдэд тарцсангүй бас энэ сургалтын тэтгэлгийг 100% олгож исэн бол энэ жил одоо 60 хүүхэдтэй хувьчилж тухайн одоо гэр бүлийн амжиргааны түвшнээс хамаарад 30%, 60%, 80% гэсэн байдлаар олгоод үлдсэн сургалтын төлбөрөө хүүхдүүд оюутнууд маань зуны амралтаараа өөрсдөө ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгож тэр ажилтнаа зуучлах байдлаар ингэж зохион байгуулж байгаа. Ер нь бол нийгмийн халамжийг иргэд бол зүгээр ингэж хүртэц суугаад аваад байх биш, өөрсдөө оролцоотойгоор одоо энэ одоо нийгмийн халамжийг өрх бүрт одоо хүргэе гэсэн тухайн гэр бүлийг чадваржуулах одоо өөрөөр хэлбэл тэтгэлэг авч байгаа хүүхэд 100% биш нэг тодорхой хэмжээнд 50-60% тэтгэлэг аваад үлснийг нь өөрөө ингээд ажил хөдөлмөр эрхэлж олох байдлаар за тухайн айл бүрт нь ажлын байрыг бий болгох төр гэсэн ийм одоо хэлбэрээр нэрлэх зохион байгуулж байгаа үстэй. Since the beginning of the educational scholarship. Ерөнхийдөө бол Кристиана Нобелийн хүүхдийн сан маань бол 97 оноос хойш нийтдээ нэг 400 гаруй хүүхдэд бол боловсролын тэтгэлгийг олгосон байгаа. Хамгийн гол чухал үзүүлэлтүүдийн нэг нь бол мэдээж хүүхдийн академик боловсрол буюу хүүхдийн сурлагын түвшин байгаа. Нөгөөтэйгөр бол хүүхдийн одоо яг амьдралдаа одоо гаргасан одоо амжилт болоод тухайн сургуулийг одоо тухайн мэргэжлийг сонгосон байдал болоод өөрийн манлайллын чадвар хүүхний одоо хандлага болоод хүүхний одоо гаргасан амжилтууд бол бас маш их чухал байдаг юм аа. Хүүхдийн бас одоо нийгмийн гарал үүсэл болоод хүүхэд ямар гэр бүлээс гаралтай байгаа вэ гэдэг нь бас биднэрт маш их чухал байдаг. Яг энэ одоо зорилттой бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн тэр хүүхдүүдэд боловсролын тэр боломжийг олгох, боловсралтай болгох нь бол бид нар манай байгууллагын хамгийн гол одоо философийн нэг нь хүн боловсралтай болж иж ер нь ирээдүйн амьдралдаа өөрчлөлт хийх ирээдүйд өөр нийгэмд амьдрах энэ болгоныг бол бий болгох одоо боломж нь бий болдог учраас бид нар энийг бас бусад одоо боловсролын тэтгэлэг олох хөтөлбөрөөс илүү чухалчилдаг нь өөр хаа гэж бодож байна.